Амрагэрийн үзэгчтэй онцгойдлын цаг нэвтрүүлгийн ээлж дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийнхэнт та бүхэндээ Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагдсан марш тусгай бэлтгэлийн цогцлбор тэмцээнээс хийсэн сурвалжлагыг хүрэхээр бэлтгэлээ. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бэлтэр, сэтгэл зүйн бэлтгэлжилт, дэсвэр хатуужлыг сордог Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчийн нэрэмжит марш тусгай бэлтгэлийн цогцлбор тэмцээн зэвсэг түвшний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдлаа. Тус тэмцээний хүрээнд зэвсэг түвшний ерөнхий командлагчийн санаачилгаар зохион байгуулж байгаа ахлагчийн жилийн хүрээнд шилдэг ахлагчийн бүлэг шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгууллаа. Энэ жилийн хувьд их онцлог жил байна. Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдор зохиогдож байгаа ахлагчийн жил болж зарласантай холбогдуулан бас нэгэн онцлог тэмцээн маань одоо энэ шилдэг бүлэг гэдэг хууль сахиулах болон төрийн цэргийн байгууллагын хооронд зөвхөн ахлагч бүрэлдэхүүнүүд ингээд зохиогдож байгаа. 3 эрэгтэй, 1 эмэгтэй албаагч 7 км-ийн тарасын зам туулгалан гарааны өмнөх мэдлэг ур чадварын болон хурд хүчний буухай тэмцээний ийм бас онооны ийм зохион байгуулалттай ийм тэмцээх зохион байгуулагч байгаагаар бас хөрөнгөлөөр болж байна. Анх удаа зохиогдож байна. Бас барианд амжилттай орж ирлээ. Сэтгэл сайхан өдрөг байна. Хамгийн гол мэдээж энэ онцлог маань нэг эмэгтэй албаагч маань явж байгаа учраас мэдээж байгууллага болгон сайн гэсэн эмэгтэйг оролцуулж байгаа баг. Гэхдээ яаж эрэгтэй хүний тейбэнд орно гүн гэдэг чинь эмэгтэй хүний бас хэцүү. Тэгээ эмэгтэй хүнд л бас жоохон хэцүү байх болов гэж бодсон. Харин бас манай эмэгтэй албаагч маань өөрөөр сайн зэрэгцээд бас дайчин яваад ороод ирлээ. Барианд хамт иржүүдэг хамт. Анх 2013 1 сар тавилгацснаас хойш хөдөг өртлийн нийслэлийн онцгойлын газрын марш 17 оноос ингээд өнөөдөр хүртэл ингээд Монгол улсын ерөнхийлөгчийн марш тактик болоо. Бусад тэмцээн оролдоод ингээд бас чадлаараа хичээгээд бас оролцож ирсэн. Тэгээ төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын шилдэг бүлгүүцтэй өрсөлдсөн нь бол одоо маш нэр төрөө ирэг байлаа. Тэгээ амжилттай барианд орсондоо маш их баяртай байна. За Гарнад тусын банд өөрсдийн даалгавраа гүйцэтгээд буудлага дээр болохоор холбоочин буудагч гэж явж байгаа. Очоод 6 бай устгах нь 10 сумда. За тийг бол 8 сумда амжилттай устгасан байгаа. За тэгээ тэндээсээ гараад ерөнхийдөө морьтой яваад торон дагуур ороод за тэгээ доронтой ажиллаад ачаад зөөгөөд тэгээ эмнэлгийн тусламж үзүүлээд байр зүй дээр ажиллаад тэгээд утаанд орчоод тэгээд барианд орлоо. Шилдэг бүлэг шалгаруулах тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 10 байгууллагын 40 албаагч эрдэм мэдлэг хурд хүч ахвал цамбаага сорин өрсөлдсөн юм. Шилдэг бүлэг шалгаруулах тэмцээнд онцгойдлын байгууллагын төлөөлөн оролцсон баг тамирчид 5 дугаар байрыг эзэлсэн бол шилдэг холбоочноор хойд бүсийн төв Орхон аймгийн онцгойдлын газрын дуудлага хүлээ авагч Ахлаа халагч Нямсран тодорлоо. Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчийн нэрэмжит шилдэг бүлэг шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод шилдэг холбоочин болсон. Хайр цаг өрийн гар станцаар холбоонд орсон. Тэгээд шилдэг болсондоо баяртай байна. За онцгойдлын албанд ороод 5 дахь жилдээ ажиллаж байна. За амжилт гэх юм бол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын сагсан волейболын тэмцээнүүдэд за 2 алт 5 мөнгөн медаль авсан. За 2022 онд Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд тусгай байранд орсон. За энэ жил бол хүрэл медаль авсандаа баяртай байна. оноос хойш зохион байгуулж байгаа марш тусгай бэлтгэлийн цогцлбор тэмцээнд онцгойдлын байгууллагын төлөөлөн оролцсон эрэгтэй баг тамирчид хүрэл медалийн эзэн болж амжилтаа баттгалаа.
Энэ жилийн тэмцээнд дэвсгэгчний жанжийн штаб, хэл хамгаалах ерөнхий газар, дотоодын цэргийн штаб, онцгой байдлын ерөнхий газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, тагнуулын ерөнхий газар, үндэсний батлан хамгаалахын их сургууль, дотоод хэргийн их сургууль гэсэн 10 байгууллагын 500 орчим алба хаагч оролцож байнгын бүрэлдэхүүний салаа, хугацаа цэргийн салаа, эмэгтэй цэргийн алба хаагчийн дасаг гэсэн 3 төрөлд дэсвэр хатуучлан сорин өрсөлдөж аваргуудаа шалгаруулсан юм. Байнгын бүрэлдэхүүний салааны төрөл зэвсэгчний жанжийн штаб, хэл хамгаалахын ерөнхий газар, онцгой байдлын ерөнхий газар, тагнуулын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, дотоодын цэргийн штаб, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 7 байгууллагын 112 тамирчин өрсөлдлөө. За бид бүхэн онцгой байдлын ерөнхий газрын даргын төвчээлээр 2024 оны 4 сарын 19-ний өдрөөс ахуулаад Дүүрэн буулаг гэдэг газар онцгой байдлын сургалтын төв дээр 40 хоногийн бэлтгэл хийлээ. За 2 удаа оролцлоо. За эхний удаа оролцоход бол одоо мэдээж туршлахгүй байсан. 2 дахь удаага оролцоход одоо туршлага суусан, багш нарынхаа хэлж ярьсан зүйлийг маш сайн хэрэгжүүлж ажилласан тулдаа ингээд багаараа, салаагаараа мөнгө медаль, хүрэл медаль эзэн болсон маш их баяртай байна. За энэ жилийн онцлог гэх юм бол цаг агаарын нөхцөл байдал нэлээд хүндрүүлсэн нөхцөл байдал, бороотой, салхитай, одоо буудлага хийхэд маш их салхитай, буудлага одоо хийхэд маш хэцүү байлаа. За тэмээ шатан дээр ихэд бороо орсон, нойтон явхад маш их хүндрэлтэй байлаа. Гэтэ маа салааны хамт олон хичээсний эцэст ингээд медаль аваад зогссон байна баяртай. За бэлтгэлд гарсан хугацаанд бол одоо багш нар баг хамт олон эмчнэрийнхээ хэлсэн үгнээс ер нь зөрөхгүй. За тэгээд өөрийн хичээл зүтгэл маш их чухал. Энэ бол тэсвэр хатуужил, төвчээрийн спорт. Зөвлөлийн сургалтын мастер болцлын хангалуун үнэхээр их баяртай байна. Энэ маань бол баг хамт олонны багш нарын маш их гоё зүтгэл, багш нартай болон багийн хамт олонд үнэхээр их баярлалаа. За өмнө бас орж исэн болохоор нэлээд туршлагатай байсан. Энэ жил бас үнэхээр баяртай байна. 2015 онд хугацаа зэрэг байхдаа ерөнхийдөө ч мөнгөний медаль авч ирсэн. Тэсвэрчэнд нь бас гүгээд бас мөнгөний медаль авч ирсэн. Тэрнээс хойш ер нь маш их тасралтгүй орсоор байгаад 2022 онд бас өмнө гүйж бас мөнгөний медаль авсан. Энэ спорт маань эр хүний дэсвэр автаж ирсэн нэг спорт маань байгаа. Ер нь бол хоёрын бэлтгэлийг маш сайн хийх хэрэгтэй. Ер нь бол өөр өдөр болгон бэлтгэл хийж яаж ер нь бол маш их дэсвэр авталтын тэмцээнд ордог. Энэ бол жинхэнэ эр хүний спорт гэж хэлээ да. Энэ жилийн онцлог бол цаг агаарын нөхцөл байдал нэлээд хүнд байсан. Бид нэр чадлаа гэлээ да. Ерөнхийлөгчийн нэрмжит Марс тарихын тусгай бэлтгэлийн тэмцээнд одоо ингээ 2 дахь жилдээ оролцож байна. Эхний жилдээ бас амжилттай оролцсон, одоо бас амжилттай оролцоод маш их сэтгэл өндөр байна. Хамгийн нэгдүгээр тэр нь өөрийгөө их дайчлах, сэтгэл зүй бэлтгэлтэй байх ер нь тэмцээнийг давнд болдог да. Монгол ерөнхийлөгч цэцэгчний ерхий командлагчийн нэрмжит Марс тарихын бэлтгэлийн тэмцээнд 2024 он ингээ хүрэл медаль хүртлээ. 2022 онд мөнгөн медаль хүртэлжсэн. Онцгой байдлын албанд 6 дахь жилдээ ажиллаж байна. Марш тусгай бэлтгэлийн цогцлбор тэмцээнд онцгой байдлын байгууллагын эрхтэй баг тамирчид 2009 оноос хойш оролцож байна. Алба хаагчид 2017-2022 онд мөнгөн медаль хүртэжсэн бол 2024 онд энэхүү хүрэл медалийн эзэн боллоо. Монгол Улсын ерөнхийлөг зөвлөгчний ерөнхий командлагчийн нэрмжит Марш тусгай бэлтгэлийн цогцлбор тэмцээнд онцгой байдлын байгууллага эмэгтэй баг тамирчид 2 дахь удаага оролцож анхны хүрэл медалаа хүртлээ. Эмэгтэй цэргийн алба хаагчдын дасгийн төрөлд зөвлөгчний жанжийн штаб, хэл хамгаалах ерөнхий газар, дотоодын цэргийн штаб, онцгой байдлын ерөнхий газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, үндэсний батлан хамгаалах их сургуулийн 8 багийн 64 тамирчин өрсөлдсөн юм а. За эмэгтэй 8 баг оролцсноос онцгой байдлын ерөнхий газрын эмэгтэй дасаг маань 3 дугаар байр эзэлсэнд маш их баярлаж байна. За бид бүхэн чадлаа. Цэргийн алба хаагч болж төрснийхөө бол яг энэ Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрмжит энэ тэмцээнд орж үзэх юмсан гэж битүүхэндээ бол мөрөөдөлтэй байдаг байсан. Тэгээд энэ мөрөөдлөө биелүүлж чадсандаа маш их баярлаж байна. Ер нь энэ жилийн тэмцээний хувьд бол бусад багууд бол маш хүчтэй байлаа. Тэгээд бид бүхэн бол мөн хичээж амжилттай оролцож чадлаа. Цэргийн алба хаагчдаас бол хурд, хүч, тэсвэр шаардлагаараа бол шаардж байна.
тэмцээн ер нь цэрэг хүн тангараг өргөсөн бид ямар байх ёстой, ямар төсвөр төвчээртэй байх ёстой гэдгийг бол тэмцээн дээр бол харлаа. Тэгээ бид бол онцгой байдлын ерөнхий газрын бүх албаагчд бол бид бэлэн, бид бол бүхнийг чадна гэдэгт бол итгэж байна. За цаашид бид тэмцээн уралдаанд бол ямар ч тэмцээн уралдаанд оюун ухаан, төсвөр төвчээнд бол бид бол бэлэн гэдгийг бол бидэнд эрэгтэй эмэгтэйг бол баталж чадлаа. Бэлтгэл сургалт үнэхээр манай коуч багш нар үнэхээр сайн бэлтгэл сургалт бидэрт хийж өгсөн. Тэгээд тэмцээндийнхаа яг өмнө нь бол жоохон айцтай байсан ч гэсэн барайнд орж ирэх мэдрэмж үнэхээр сайхан байлаа. Цэгүүдийн даалгавар хүнд хэцүү байсан ч гэсэн багийнхныхаа хайрын хүчээр давчцаа. Нийтдээ манайх 12 хүний бүрэлдэхүүндээ тэмцээндээ амжилттай оролцоод цэг бүр дээр имлэгийн зааварлагч, гарнат, буудлага гэдэг бүх даалгавруудыг амжилттай гүйцэтгэж чадсан. Цэргийн олимпик хэмээн нэрлэгдсэн марш тусгай бэлтгэлийн цогцлбор тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг онцгой байдлын ерөнхий газрын дарга Хушууч генерал Ариун буян хүлээн авч хүндэтгэл үзүүлэн аль багштыг шагнаж урамшууллаа. Аль багштын бэлтгэл бэлэн байдал, сэтгэл зүй, ур чадрын амжилтын буйхай жилээс жилд өртөөлөх болтугай. Онцгой байдлын цаг нэвтрүүлэг үргэлжлэн танд хүрч байна. Онцгой байдлын ерөнхий газрын харьяа шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв 119 дугаар ангийн барилгын шав тавих ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Америкийн нэгдсэн улсын ард түмний хүмүүнлэгийн тусламжаар хэрэгжиж байгаа төслийн хүрээнд шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв 119 дугаар ангийн шинэ барилгын шав тавих ёслолыг зохион байгууллаа. Шинээр баригдах тус ангийн барилга нь орчин үеийн стандартад нийцсэн иж бүрэн 3 давхар төмөр бетон бүтэцтэй МАК евро блок дүүргэлттэй 1400 м2 хэмжээтэй. Мөн талбайн гадна тогтчлт ногоон байгууламж инженерийн шугамшүүлжээг иж бүрэн шийдвэрлсэн гэдгээрээ онцлог юм. За энэ барилга маань бол одоо 3 давхар, за 9 болын газар хөдлөлт одоо төсвөртэйгээр тооцоологдож хийж байгаа. За мөн одоо доторх тавилга хэрэгсэл болон тоног төхөөрөмжийг одоо бүрэн шийдвэрлэж Америк нэгдсэн улсын засгийн газрын одоо хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд бол шийдвэрлэж баригдаж байгаа онцлогтой барилга. За барилга баригдсанаар бол үндэсний хэмжээнд одоо гамшийн аюулын одоо хүлээн авах, дамжуулах, зарлан мэдээлэх, за харилцаа холбоог зохион байгуулахад энэ барилгыг одоо бүрэн дүрэн ашиглана. За ер нь бол нэг доторх техник тоног төхөөрөмжөд бүрэн одоо шийдэж хүлээлгэж өгж байгаа. За цаашдаа бид бол одоо бас энэ хүлээн авсан барилга болон техник тоног төхөөрөмжөө өргөжүүлэх бүрэн дүрэн ашиглах тал дээр бол онцгой байдлын байгууллагын зүгээс бол анхаарч ажиллах болно. За энэ бол одоо яг үндэсний хэмжээний зарлан мэдээллийг одоо эндээс түгээх эхлэл бол одоо эндээс л тавигдж байгаа гэж үзэж болно. За цаашдаа бид болон одоо бусад олон улсын донор байгууллага болон төсөл бусад их үүсвэрээс бол одоо энэ улсын хэмжээнд зарлан мэдээллийг хүргэх үйл ажиллагаа бол эндээс эхэлж байгаа гэж ойлгож байна. Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв 119 дугаар ангийн шинэ барилгын ажлыг 2025 оны 3 дугаар сард ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. Тус анги ашиглалтанд орсноор улсын хэмжээнд тохиолдож байгаа гамшиг осол аюул төзөгдлийг нэгдсэн удирдлагаар шуурхай хангах, орчин үеийн шаардлагад нийцсэн техник хэрэгслээр бүрэн хангагдаж, аль багшны ажиллах орчин нөхцөл сайжрах юм а. Аялал зугаалга амралтын цаг эхэлсэнтэй холбогдуулан цагаараа мэдээллийг тухай бүрт хүлээн авч хол ойрын замд гарахтаа бэлтгэл бэлэн байлаа. Хангаж болцгүй эрслээс урьдсан сэргийлэхийг уриалж байна. Онцгой байдлын цаг нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч танд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.